За сайн байна. 40-тай дугаар хийж байна. Найзтай дугаар хийж байна. Угтаа гэдэг яаж мэдэх вэ? Мэдсэн тохиолдолд яах вэ? Ямар хүн дээр очиж хандах вэ? Гэдэг асуулт асууя. За эхлээд угтаа гэдэг. Би одоо угтаа юм уу үгүй юм уу тэрийг бол сайн хэлж мэдэхгүй шүү дээ, тэ. Би одоо нэр угтаа юу гэдгээ яаж тодлох вэ? Өөрөө яаж энийг тодлож байсан анх? Ямар инхээр чи би амар эксперт юм шиг хариулах болчиход байна. Зөвхөн нь туулаа, өөрийн гэсэн туулаараа, тэ. Өөрийн өнөөдрийн өндөрлөгөөс харахад Уг гэхээр чин уг гэдгээрээ чи шууд улаач гэж асуух гээд байна уу? за тэгж асууя. Хоёртай улаач. За тийм байна. Би бол санаандгүй явж байгаа шал өөр юм хайж явж байгаад мэдсэн. Нэг сэтгэл готролд ороод тэгээд гэр бүлч жоохон асуудалтай болоод тэгээд ерөнхийдөө тэр асуудлаа шийдвэрлэх гарц хайж явж байгаад тэгээд санаанд гоохтай гэж мэдсэн. Буюу үздэг хардаг хүнээр явж байгаа л гэх юм уу та. Нөгөө амьдрал тулгарсан асуудлаа шийдвэрлэх гэж үздэг хардаг хүнээр явж байгаад мэдсэн. Гэтэ ер нь бол буурлууд гэх юм уу те энэ замаар ер нь шахаж мэдүүлэх тохиолдол олон байдаг юм шиг санагддаг. Яг тэгвэл нөгөө бид нар чинь тэгж шахахгүй болвол тэр ламбо нөгөө мэдүүлдэг хүмүүс тэр очихгүй ах магадлал маш өндөртэй. Тэ асуудал тулгарсан хүн чинь л тийм юмар явдаг штэ тулгарахгүй байвал юугаач бодож явах вэ? Тэгээд очихгүй болохоор мэдүүлээд өгөх хүнтэйгээ бас учрахад хэцүү юм уу? Бас нэг энэ бол зүгээр нэг л арга зам нь болов гэж бодож байна. Зарим хүмүүс бол бүр дотроосоо мэдрэж ч юм уу би нэг өөрөө ээж магадгүй онцгой ээж магадгүй гэж ирж хайгаад ч юм уу. Эсвэл заавал ирж хайхгүйгээр дотроосоо өөртөө холбогддог хүмүүс бас байдаг юм шиг л шүү дээ. Жишээлбэл чи хэмжээс. За яг өөрөөртөө харьцаад явдаг тохиолдол байгаа. Тэгээд өөрөөртөө гэхээр зарим буурлуудын ярьж агаар өөрийнхөө өг эцэгтэйгээ холбогдож байсан юм байлээ. Тэгээд тэрийг сонсчод нэрэл тийм биш дээ. Тэгэхгүй бол нөө дотроос хэлж байгаа тэр зүн сан мэдрэмж одоо утга санаа нь яг өөрөө хэлж байгаа гэж бас хэлэх нь хэцүү. Яг гэхээр би өөрөө яг тийм лаг юм өмнө бодож сэтгэдэггүй хүн бохгүй юу. Тэгчээд ингээд хаанаас юм гарч ирээд гайхдаг гэсэн. Тэрийг одоо сахиус гэж нэрлэдэг юм уу те. Одоо өөрөө юу гэж нэрлэдэг юм баа нэг. Тэгэл заа нэг тиймэрхүү юм байд юм болоо гэж бодоод явж байсан. Тэгээд тэгсэн чинь манай өвөг эцэг болж таарсан. Яг зөв буурлууд ярьж байгаа штэ. Тэгэхээр тэр нь бол илүүтэй үнэнтэй ойлгох юм болов гэж өдөө бодсон. Чи Гүнзгийхгүй. За чи нэг тэгж өөртөөгөө харьцаж үзчихсэн үү? Би бол хилээд байгаа шүү дээ. Ер нь тагийн таг байсан. Ер нь бол ямар ч тэг мэдгүй өгчээсэн байж магадгүй анзаараагүй байж магадгүй. Тэгтээ тийм бясалгаж юм уу тэр зүг рүү төвлөршөөл одоо юу гэдэг чи юм. Ер нь тийм хүн ерөөсөө биш байсан. Илүүтэй жоохон бодтой амьдэрдэг байсан. Тэгээд надаа бол багаас ч юм уу янз бүрийн ажиглагдсан онцгойд юм гээд ах юм байхгүй ивэнгийн хүүхэд байсан. Хүүхэдтэй нэлээд дуулууртай талдаа тийм сахилахгүй маглахгүй ч биш. Тиймэрхүү хүүхдээсэн. Гэтэ яг зүгээр одоо ботход нэг зүйл байдаг. Энэ зүйлийг хэр олон хүмүүс мэдэрч үтсэн бол би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан биш үү? Байж байгаад заяо. Зүгээр л байж байгаад одоо жишээл зүгээр л 10 жилийн хүүхд хичээл дээр сууж штэ. Сууж байгаад гинт л
ингээ бүх юм утга учиргүй санагдах. Амьдрахаас залхуу өрөх. Амьдрал ягаад залхуу өрөөд байгаа гэхээр хит их амархан гэхин ч хайшийн одоо туулахгүй юм чинь надад амархан санагдах гэдэг чинь сонирхолтой. Тийм амьдрахаас залхуу хүрэх тэгээд утга учиргүй санагдах. Тэгээд энийг цаашаа гүнзгийрүүлээд задлаад үтэх юм бол хит их хансан мэдрэмж гэж одоо л би тайлж чадаад байна. Тухайн үед бол надад зүгээр л амьдрахаас залхуу урж юм шиг санагддаг байсан. Тэгээд ийм мэдрэмж гинт орж ирчээд нэг удахгүй 10 20 минутын дараа тэг яг мэдрэгч байхдаа амар хэцүү бачимддаг байж ядна. Тэгээд 10 20 минутын дараа огт байгаагүй юм шиг ор мөрөхгүй алгуулчихдаг гэсэн. Үе байж байгаа л бүр багаас тэгдэгс одоо миний хамгийн эртэд санаж байгаагаар бол 10 жилийн 3 дугаар анги мангид ч юм уу. Тэрнээс өмнө бол бас сайн санахгүй байна. Би хүүхднээсээ жоохон муу сандаг гэж байна. Ийм мэдрэмж үе төрдөг. Тэгээд одоо энийг нөгөө хуж ойлгох юм бол биш холбож ойлгох юм бол буурлуудын хүнд буултын дараа ийм мэдрэмж бол маш хүчтэй дарж орж ирдэг. Тэгэхээр тэр жоохон хим мэдрүүлчээд аваад байсан юм болоо ч гэж боддөө ш. Боддөө ч жоох тэ тэгж одоо сүүлийн үед бодож олсон. Тухайн үед нөгөө нэг 10 20 минутын дотор мэдрэгчээд шууд алга болоод ингээ зүгээр болчиход байгаа учраас тэрийг нэг хөөж юу юм бол яасан бол бусад хүмүүст мэдрэгдэг болов энэ төр гэж ерөөсө бодож байсангүй. Тэгэл нэг байдгал юм ингэжил байдаг гэж орхичдаг гэсэн. Төрчихсэн үү? Төрдөг байсан уу? Ойрхон төрдөг юм болов хүмүүст юу юм гэхгүй. Би бол наадах чинь тэгж ойлгож байна. Чиний ярьсантай ч холбогдуулаад багаар ингэ дасгасан болоо те. Одоо тэр нөгөө юу дээ штэ мохон хооронд гүн тол багаар ингэ багаас ингэ баг тунгаар ингэ хэрглэж дасж хагаад там болоод тэр хорыг уухад ямар ч асуудалгүй байдаг шүү. Тэр шиг алхан багаар ингэ чам руу ингэ химээ шигтгэж өгч хагаад тэгээ там болохт найс хөрөөдөр нариш гэл ороод ирсэн болоо гэж бодож шүү. Яг хөө миний хувьд бол яг тэгтлээ тийм сэтгэл зүгээр ингэж савлгаасан үе бол байхгүй. Гэхдээ мэдээж нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь өсөөсөөгөө нэг тийм хөө нэг юугаар явдаг шүү дээ. Нэг тийм хэм бол байсан. Хэзээ? Яг өсвөр настай. Тэр нөгөө нэг хэсэг юм болсон байна. Тэгээд тэрийг давах гал. Тэгтээ давах гэж тэр үед нэг ойлгохгүй. Тэсэн жоох хөвгтэйсэн болохоор. Тэгээд тэгсэн чинь сүүлд нөгөө манай гэрт хідэн гачимад байсан юм бэлээ. Ямар юм? Нэг гачимад байсан бэл. Нэг тэг юм уу? Юу хийжсэн гэв. Бүүмэд. Тэгээд яг утга учиргүй санагдах гэхээс илүү сэтгэл готрол юм шүү. Яг сэтгэл готрол гэж бодсон. Та яг бүр яг сайн нарийн ярих юм бол нөгөө миний яриад байгаа болохоор сэтгэл готрлоос өөр. Одоо энэ насан туршээд том болчоод босгоосоо өмнө би ч амар сэтгэл готролтой яг тэр бүх юм утга учиргүй санагдах хоосоо оргих энэ төр мэдрэмж төрдөг гэсэн энэ хоёр ч өөр. Тэр багадаа авдаг гэсэн чинь яг үгээр хэлэхэд л утга учиргүй санагдаад байгаа болохоос яг одоогийн нөгөө өөрийнхөө оюун тархиараа задлж хэлэх юм бол илүүтэй ханах хит бүх юмд хансан мэдрэмж. Тэр чинь арай эсрэг байна. Яг эсрэг гэж болж байна. Эсвэл өөр шинж тэмдэг гэж болж байна те. Минийх бол юу байсан ба? Яг за сэтгэл готрол тодорхой хэмжээнд бол байгаах. Нэг хэсэг дээлгүүлдэг гэсэн. Тэгээд тэрний дараа яг тэр шинж тэмдэг нэг жилийн дараа гэсэн багаар ингээл гарч эхэлчихсэн байхгүй. Яг тэр үед манай гэрт хідэн чөөг байсан юм шиг байгаа. Яг яагаад энэ бөөмөргөл одоо юу тэ энэтэй холбогдсон гэхээр хэдэн жилийн дараа манай гэрт нэг улаач ах яриад тэ онгод нь хэлчихсэн. Та нар яаж ийм орчинд амьдардаг гэнэ. Тинчээ хэдэн юм бэ штэ гэдэг. Зайр ингэж. За яг тэр үед босоод нэг удааг байсан. Тэгтээ нэг 2 3 жил болж ирсэн баг. Тэгэхээр би шууд нэг зарим гэж хэлэхэд хэцүү л юм да. Тэгээд онгод нь тэгсэн баг.
юм биш үү тэг. Нөлөөлдөг байсан юм уу? Тэд нар чинь нөгөө бараг л хаалга үүд хөдлөгдсөн шилждэг гэрт байх юм бол үгүй юу? Яг тэг нөлөөлдөг гэсэн махцтай санаагаар юм би ми жоон тохгүй ороо зөөр өсөл тэгээд шүн унтж хахад хаяад ингээд төг олно. Дарах уу? За дарлаа. Тэгээд сүүлдээ тэрэнд нь дасаал жоох хэрэлдэж мэрэлдэл тэ. Тэгээ нэг тийм үе байсан. Яг тэр үед бол яг тийм ингээд амьдсан чаалаа, өгсөн чаалаа нэг тиймэрхүү ингээд бодол ингээл орж ирдэг гэсэн юм. Тэгээд яг тэр улаач хүн тэ асуул харан зарим хүн чинь тэр хүн орж ирэл тэрнээс цааш юу нэг тийм даалдан юм сонирхдаг болсон гэхүү тэ. Тэгээд бисвал нэг жилийн дараа бисвал дээр хийж эхлээл. Тэгэл тийш нэг халтраад орсон даа. Өөс зүгээр хоохгүй л дээ гэж байна. Яг тэр үед бодол би яг нөгөө амир эсэргүүцдэг гэсэн юм. Бөөмөө ч хотлаа хэрэггүй тэргээл. Тэгэл нэг удаа ингээл яг болонд нь байж үзэл. Тэгэл хамаг юм ингээд өөр болоод тавцсан. Тэгээ нэг арай нэг ухаан сууж эхэлсэн болов гэж боддоо тэр үесш. Би сая нэг юм нөгөө Ионас тэгээд олчоо. Бас нэг баг зэргийн шинж би нэг ярьчлаа. Шинж тэмдэг байсан нөгөө нэг бөөгийн өргөөнд ороод хит тэлтгийг сонсгоор толгойд өнгөтэй дидгсэн. Тэгээд нөгөө буултанд хамт сууж байгаа хүмүүс намайг ингээ минуту чи зүгээрүү чи би муутай юм уу тэргээ би бүр ингээ унтаарчдаг гэсэн. Тэгээд тэрийгэ бас яагаад байгаа юм бол доо гэж бодонгоо нэг юм нөгөө ингээ нэг хальт траст ороод байгаа юм болов уу гэж сүүлд бас нэг тайлж ойлгож ийсэн. Тийм шинж тэмдэг өгч ийсэн юм байна. Ер нь бол тэгтээ яг зүгээр миний бодлоор босох төгцөн ч юм уу хүмүүс бол илүүтэй тэр нөгөө сэтгэл хоосрлын мэдрэмж ер нь авах бах. Яагаад гэвэл нөгөө хийх ёстой юм чинь цагт тулчаад хийхгүй байхаар утга учиргүй санагдах юу ч хийгээд тэрнээсээ сэтгэлийн баяр баясгалан амар амгалангоо олж авахгүй байх энэ төр гэсэн шинж тэмдэг илэрдэг юм шиг санагддаг. Тэгээ яг нөгөө замаараа явж ивэл уул нь бараг одоо юу гэдэг нэг ус бариад уусан ч бараг тэндээс амар амгалан мэдрэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд замаасаа хазаацсан бол тэгэж утга учиргүй мэдрээд тэгээд замдаа орно гэвэл бас шууд өвд эдс рүүгээ чиглэнэ гэхээр арай жоохон тулгсан болчихно гэж байна. Чи юу гэж бодчих? За яг миний тулж одоогор би нэг юм бөмөр нэхнүүдээ явж байгаа шүү дээ. Яг за тэ нэг хэсэг нэлээд их басвал хийдэг гэсэн. Тогтмол нэг цагт тэгээд дараа нөгөө ягаад ч зүр зур сууж байгаа л хил хор амар санагдал очил аваад тэгэл тэрийг бас өдөр болон нөгөө басвалын дараа нөгөө жоохон тоглоно. Тэгэл нэг бас нэг манарч байгаа юм шиг болоод тэгээ бас нэг гой хөгжим тоглоод трансмас гэл тэгж байгаа л нэг тийм дотор хүнтэйгээ гэхүү те одоо өвгдээцтэйгээ те тэнгэртэйгээ гэж хэлэх үү холбогдож эхэлсэн гэхүү те. Тийм. Яг тэр үед ингээд хамаг мэдрэмж одоо бодол сэтгэлийн хөөрөл хүсэл бүх юм одоо ингээд дарж аваад харанхуй ертөнц шиг юм дотор ингээд орж агаад тэгээ уул нэг тэр ертөнц дотор юу ч баймиргүй шүү. Детальчилж яа гэдэг. Тэгээ нэг тэр хүн тэмдээл тэгээ уул яриул гой яригдахлах би тэгтээ миний үгийн сан жоон дотоо шүү те. Тэгээ тэр үед ингээд нэг мэдрэмж ингээд зурсхий гэдэг гэсэн юм байна. Би та гайхаад тэгэл тэгхүү ингэхөө ийшээ мэдээл өгөөрэй гэдэг. Хэрвээ тэр ахынд тэр ахны араасгүй бол ийшээ мэдрэмж өг. Хэрвээ өгөөгүй л ийшээ мэдрэмж өг гэл. Тэгэл тэр оо гэхэд ийшээ агаал. Тэр оо гэхэд ийшээ агаал. Тэр оо гэхэд ийшээ ингээл орж иж байгаа байхгүй. Тэгэл өдрөө болгон тэгэл бисвал хийгээл яг тэр төвшөндөө ороод нөгөө юм нөгөө мэдрэмжээс хасана. Тэр нэрэ мөмэц гэхэд ийшээ дээ. Тэгж явсаар байгаа л энэ амжилтанд хүрсэндээ. Хүрсэн юм бэ те.
Аа, Jupiter тэгвэл шал өөр юм байна. Чи бол ингээд арга зам нь ч юм уу тэр детальчилж бас юмнуудаа мэдээд энэ. Би болохоор таг харанхуй явж ал гинт ороод ирсэн л дээ. Тэгээ гинт орж ирээд жоохон нөгөө хит цочрол тэгээд яаснаа л зүдээ ирсэн гэж байсан. Тэгээд ер нь бол басны дараачаар нөгөө таг байсан юм нь ер нь тэгээд баг багаар нэгдэж гэх юм уу нэмэгдэж гэх юм уу явжлаа да. Би тэгтээ түрүү нэг юм ярих цаа мартчихлоо. Яг нөгөө хүний яриг сонсохоор өөрөө ярих цаа юм бас мартаад. Болон гоё юм орж ирсэн ч гэж. Бусаал хэл хоор гэж ярьжсэн. Тэр үед Тийм хэл хоор яг зөв. Хэл хоор амаар санагдал авцсан гэхээр одоо чиний хувьд хөтөлгөөгөө яг зөв сонсоод байхсан байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө үдчихэж байгаа хүмүүс маань тиймэрхүү хөтөлгөөг анзаарч ажиглаж сурах юм бол тэгээд түүнийгээ дагаж үйлдэл болгож сурах юм бол өөрөө зөв замаа олох өндөр магадaltaй. Түүнээс нэг хүнээс заавар зөвлөгөө хайгаад явбал бас зөвч онж хэлэх хүн байна, бурууч төөрүүлж хаях хүн байна, тэ? Байж болно, байж болно, тэ? Ер нь тэ. Нөгөө бүгд бит хоёр ингээд шал өөр байгаатай адилхан одоо үдчихэж байгаа хүмүүс маань ч гэсэн бүгд надтай ижилхэн эсвэл төрөлтэй ижилхэн байх албагүй байхгүй юу? Тийм болохоор өөрийнхөө дотоодыг ч вэ нүү гадаадыг ч вэ нүү сонсоод тэндээсээ л хайж тэрнтэйгээ ажиллах нь л их зөв зам болох бах та. Ер нь бол нөгөө багшаа яаж олох вэ энэ төр гэж хүмүүс бас асуусан байлээ. Тэгээд би бол нь хэлээл байхаа тэ өөртөөгөө л ажиллах хэрэгтэй. нэр багшаа яаж олох вэ? Тэр асуултын хариултыг би үнэхээр мэдэхгүй байна. Яа тэгвэл би өөрөө багшаагаа олохдоо яарч бүр ингээд зүгээр л босгоол өгчүүл бараг тэ хамаагүй л ухааны юм бодож юм яарсан юм догтлсон байдалтай байсан болохоор гэхдээ бол гайгүй зөв үнэ олоод босцсон болов л гэж боддог шүү дээ. Яг л намайг өстой босгоол өгсөндөө тэгээд тэр нь ч зөв байсан юм шиг санагдав. Yes. Мазарх уу хазаарлах уу? Яг зөвөр миний сонсноор штэ. Тэр онгот нь гоё байж олон та. Бар бүхэн онгот л ер нь аль гоё штэ. Энэ яг муу онгот муухан онгот бол одоохонд бол олж хараагүй л байна. Гэхдээ яг тэр улаач нь гол нь яг онготынхаа тэр ярьж байгаа энэ өгөөсгээд те өөрөө эсрэг үйлдэл хийгээд явдаг бол жоохон хэцүү. Итгэхэд жоохон бэрх. Аль болох нөгөө онгод улаач хоёр нь жоохон дөхөм байвал итгэхэд их амар тийм улаач тэр босвол болно зүгээр гэд. Нэг тиймэрхүү юм хал сонсч байсан. Тэр талаар юу гэж бодож байна? Гэтэ онгод улаач хоёр бид нар онготой ус барахгүй л тэг гэж хүлдэн чирэгдэл да уусаа адилхан байхад хэцүү л дээ. Хүн юм чи. Тэгээ тэр тал дээр мэдгүй би л онготойгоо адилхан болох гэсээр итгэхгүй л үсэл гэж бодчих гэж. Тийм үстэй. Тэгээ яг адилхан гэх юм ч одоо хаашин. Гэхдээ нөгөө онгод нь читик гэх одоо жишээлбэл бити сархад зоогл гэж яхад улаач нь сархад зооглоод явчихвэл тэр чинь нөгөө үгүүл нь яг эсрэгцээд байгаа шүү дээ. Яг иймэрхүү нөхцөлийг хэлээд ах шиг байна л да. Яг хөө чи ингэж хэлэх гэдэг юм шүү. Онготынх нь айлдж байгаа сургаалт улаач нь өөрөө тэнцэж явах ёстой гэж хэлэх юм шүү. Яг нь бүдрээд байлгцсан шүү дээ. Тэгээ онгот нь ингээл хүмүүст чи сархад бити уу гэх тэгээд улаач нь өөрөө уугаад явах юм бол эн чинь бас жоохон сонин тий. Тэгж л хэлэх гэж юм шиг байна гэж. Тэгэхээр яг тиймэрхүү улаач дээр босъё гэх юм бол хэцүү яагаад тэгэхээр нөгөө онгот нь уулан гоё яагаад байдаг. Улаач нь жоох хэцүү яагаад байдаг. Тэгэхээр нөгөө эцээ яг улаач дээр нь босхолохоор нөгөө эвгүй хүн дээр нөгөө төшиг тулгуур олж босох гэдэг шүү дээ тий. Улаач бас сурах замдаа явж байгаа л үзэгдэл юм болоо да тий. Гэтэ зайз
За би энэ дээр бол арай жоохон өөр юм өөрийнхөө бодлоор ярихад нөгөө холбогдож байгаа ч юм уу буухж байгаа ч юм уу тэр буурлууд ч өөрийн гэсэн төлөвлөгөө байгаа хгүй юу? Хин дээр босгох тэгээд тэрний ард талд онготууд хоорондоо гэрээлдэг ч юм уу өөх авах юм байдаг ч юм уу. За мэдгүй тэр арын нь бол сайн мэдгүй байна. Гэхдээ миний бодлоор буурлууд өөрсдөө хин дээр яаж босгохоо төлөвлөдөг юм болов уу? Тэгээд тийшээгээ чиглүүлж нөгөө одоо зарим улаач нар ч юм бол зүүдэндээ багш магшаа харсан байдаг шүү дээ. Тэгэхээр тэд нар ч юм бол яг төлөвлөсөн байгаа даа байхгүй тий. Гэхдээ яг намайг бол ингээд чи баг өөрөө сонгох гэсэн маягтай байх шиг ч байсан. Гэтэ миний сонголт өөрөө одоо соройны нэг хэсэг байсан юм болов уу гэж би бодлоо. Энэ зөв сонгож чадах нь уу чадахгүй нь уу гэдэг сорой маягийн орцсон байж магадгүй би сая л тэгж ойлголоо шүү. Сая яг ойлголоо. Түүнээс яг нэг тийшээ гэж хөтөлсөн юм ер нь байгаагүй. Яг холдуулах газараасаа холдуулж исэн гэж би хэлнэ. Тийм үлээ. Тэгэхээр ер нь тэгэл эцээ яг өөрсдийн сонголтын дээр нь буцсан биш үү? Буурлуудаа яг танай буурлуудын сонгосон сонголтын дээр очиод унтсан биш үү? Унтсан. Тэрийг яг нөгөө угаасаа яг зөв барьж авч гинөө гэдэг дээрээ сарын явдсан шүү. Тэгээд гайгүй зөв барьсан болох гэж боддог шүү. Энэ дээр жоохон хардаад байна шүү танах нэг арчлын систем байгаа шүү дээ. Зөвхөн миний хувийн бодол шүү дээ. Хитэн нэр дэвшигч ингээд хүмүүст ард ирээдээ санал болгон заа. Гэхдээ энийг сонгосон байна уу? Энийг сонгосон байна уу? Хамаагүй. Эдний алийг сонгосон байсан эцэст үр дүн миний ашиг сонирхол байна гэдэг. Тийм болохоор сонголт өгж байгаа нь нэг ясны хүмүүст ингээд хүч чадал өгж байгаа юм шиг те. Гэхдээ сонголт өгж байгаа хүн яг хүч чадалтай байгаа байхгүй. Тэр шиг адилхан нөгөө чиний ингээд болж утггүй байсан хүмүүсийн ингээд жоохон холдуулаад тэгээ нэг чиглүүлээд нэг яг үндснээ хэдэн хүн байсан бүү мэ. За 2 3 хүн байсан юм. Тэр хоёрын 3 алин дээр боосон бидний л ашиг сонирхолтой бонд гэдгээ цоолж байгаа чамайг авчиж чиглүүлсэн юм шиг. За тийм байна. Ер нь бол болохгүй гэж хаачаал нэг л өндөр л зогсоосон юм байна л да. За тэгээд бүх хонгодоо тэгдэг бол яадаг л. Өөрөөр ахта те. Сая би яагаад ингэж төөрцөн гэхээр өөртөө над тэгж хэлээд байсан байхгүй. Чиний сонголт. Өөрөө л мэд нэг юм ярьж исэн юм да гэж байна. Тэгээд ер нь л чиглэлдэг хоо цаадалчаа мэдж байгаа хөө. Цаадалч нөгөө улаач нараасаа илүү ухаалаг шүү дээ. За тэгтээ бас юу байгаа штэ. Ухаадаг гэдэг нь нөгөө алсын бодлоготой цаг хугацааны хувьд ч гэсэн арай урт холд сэтгэдэг гэсэн утгаар хэлж байгаа шүү. Яг өөрний нөхцөл байна. Хүмүүс чинь очиод яагаад гэдэг шүү дээ. Луурд болоод байдаг шүү дээ. Баахан тэдэн сая төгрөг өгөхгүй болч өөх нь гэдэг л та. Тэгж байгаа тэрэнд нь очиод бүдрээд онцон хүмүүс зөндөх шүү дээ. За наадах чинь бол гэхдээ ямар өргөөр идэсэд биш. Зарим нь нөгөө онгодуудын олдцолсон ч байд юм уу. Тэгээд нөгөө хүүхдийн 8 насаар 20 барианд оруулцдаг гэл хүмүүсээ яриад идэг шүү дээ. Тэр талаар битгэдээ сайн мэдэхгүй байна гэж байна. Нэр яагаад хэвтүүлээд байд юм бол жоохон бодох юм. Тэгэхгүй яалтчгүй. Яг зүгээр скамын нэг төрөл ямар нэг айлах сүрдүүлэх хэлбэрээр орж ирж байгаа бол тэрийг 2 3 4 5 удаа бодож та өөр хүмүүсээс асууж, 90 50 хүмүүсээс асууж энэ хүн намайг юу юм шүү. За чи тус. Тэгээ энэ хүн намайг ингэж сүрдүүлж байна. Хэрвээ энэ угаа аваад энэ хоёрыг дуулгаа аваад газ босхгүй бол би 10 хоногийн дотор өглөө
та нар энэ хэр үнэн гэж бодож ийн гэдэг хэрэг таны хүмүүсээс эсвэл бүр болохгүй бол улаач хүн дээр очиад өөр ядаж 2 3 улаач хүн дээр очиад энэ нөхцөл байдлаа таниулаад тэгжээж нөгөө хүндээ итгэх үгүй гэдгээ олох хэрэгтэй болов гэж боддог. Иймэрхүү нөхцөлд шүү дээ. Гэхдээ яг нөгөө нөхцөл шууд бодог байхад ингээд ороод ирчихэр хүн сандраад тэнд үйлдэлүүд хэлэглэх. Би ч гэсэн хийж магадгүй тэрийг бол заахгүй. За энэ тал дээр өөрөө гэж бодож байна. Дахиад өөртөөгөө ажиллаж сурах үйл явц юм болов уу гэж бодож байна. Нөгөө буруу зөнгөө зөв сонсч чадахгүй буруу яваад нөгөө буруу чихтэй хөтлөгдөж гэх юм уу тэнд очиод скамд болоод байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө нөгөө өөртөө ажиллагаа өөрийгөө сонсох тал дээрээ хэрвээ сорио ол сориндоо унжийн. Тэгээд алдаж байж ухаарах нэ. Гэвэл яач. Чанга сонсогч байна. Яг энэ инээдэн биш л ахalta зарим хүмүүс амар хэцүү юм тулд мэддэг байдаг юм бэлээ. Гэхдээ одоо юу гэх юм дээ. Бид нар ч гэсэн ингээл тэнийг муухта алдаал зөндөл хэцүү юм доорч л байгаа штэ. Зүгээр зөвхөн бөөгийн тал дээр штэ амьдрал дээр буруу шийдвэр гаргаад тэрнийхээ горонд зовоол явж байгаатай ер нь яг адилхан л зүйл юм болов гэж бодож байна. Гэтэ яг тэр юм чинь бол яг ухтай адилхан байж болох ч гэсэн өөр нөлөө нь жоохон өөрсөй. Нэг нь бол идээр авах чи нөгөөдөө сүнс сэтгэлээр авах гэж штэ. Тэр чи бас нөгөө гачим яаж болгочихвол яах юм те. Тэндээс өөрөө л гарна ш. Тэрийг одоо салгаж өгж болоод салгаад чадсан тохиолдол маш цөөхөн шүү дээ. Одоо намайг буруутчлаа гэж явж байгаад хүмүүсийн хандлага бол ингэ төвшөөллээ. Тийм хүмүүс илүү давангаал байд юм байна гэж би ойлгосон. Тэгэхээр энэ нөхцөлд болохоор өөрөө л ухаалаг байж нөгөө өөртөө л найдахгүй болвол скамд болсон бол баг хогч нь болох гэдэг ш. Тийм үстэй. Эсвэл өөр юм буулгачвал тэгэл бас хогч нь болох гэдэг. Салах хэцүү шүү дээ. Анхнаасаа өөр юм буулгахгүй тал дээр ажиллах хэрэгтэй гэж. Тэгэхээр тэгээд нөх хүмүүс гэж байгаа шүү дээ. Өдөө хүртэл ингээл булгамжлал би гачим болгочих хэдэ гээл тэгээд нөгөө байх нөгөө буулгах хэвээр өгдөөсөө болохгүй яваад байл яхаа. Тэрэн буулгаад тэр буруу хөтөлгөөндөө автаад байна вэ гэдэг чинь өөрөөсөө гаралтай байхгүй юу? Гэж би бодож байна. Энэ миний бодол шүү заяа. Тэгээд тэр суураа өөрөө тавьсан л гэсэн үг шүү. Тэр хүн одоо юу гэдэг би энэ талаар ярьсан л да нөгөө энэ талаа сонсгоо гэдэг тэр өөрөө хэрвээ сэвтэй болвол илүү сэвтэй талаа сонсдгоо гэдэг чинь тэр чинь яг өөрөөсөө эхлэдэг байхгүй юу? Хэрвээ мөн чанар юу гэдэг мөн чанар дотоод өөрийн яг байгаа байдал нь за бүр сэвгүй биш те нэг арай цэвэрхэн эсвэл цэвэрхэн байгааг хичээдэг бол буурлууд яаж иж байгаа гэхдээ л дагуулал явна штэ гэдгэл. Тэгээд сэвтэй байна гэдэг чинь бас төвөгтэй. Яг гэхээр жишээлбэл нөгөө зовлон удаан байсан хүн чинь зовлонгоо зовлон гэж боддгоо. Жаргал удаан байсан хүн чинь жаргал гэж боддгоо шүү дээ. Сэвтэй удаан байсан хүн чинь сэв гэж бодохгүй шүү дээ. Байдаг гэж бодож байгаа л яаж л хацаагаад гонч магадгүй юм ба шүү дээ. Тэгэхээр яг сэв гэдэг чинь бас олон янз байдаг гэж байна. Өөрийгөө сэвтэй гэдэг яаж мэдчих байгаа. Юу гэсэн үг ойлгомжтой биш. Гэхдээ ойлгомж одоо жишээлбэл за чи ингэдэг нөгөө зөндөө их сэвтэж үтсэн хүн чинь би сэвтчлээ гэж өөрийгөө мэдчихэж байгаа байхгүй. Нилээд урт удаан хугацаанд сэвтцэн гэдэг мэдэхгүй явсаар өдийг үрсэн хүн юм шүү. Багаасаа төрхтөө сэвтээ төрөөгүй л хэлхүүтэй. Тийм үү? Яг янз янзын амьдрал байгаа л та үнэхээр хэцүү эцэг ихтэй ухаан орсон цагаас
байсан бол тэн дээр одоо өөрийнх нь буруу гэхэд бас хэцүү юм. Зүгээр хүн шиг сайхан байжгаад өөрийнхөө дураар архитаар суугаад ч юм уу те. Эсвэл хар муу санаа тэгээд тэрийгэ дадал болгоод ч юм уу. Ингэсэн сэв бол ойлгомжтой те. Энийг нэг таньж ядах юм байхгүй л гэж бодож байна. За жишээлбэл Одоо эцэг их нь хэцүү, маш хэцүү орчинд ингээд анханасаа л ийм л байх ёстой гэж бодож өссөн хүмүүсээр ёстой. Одоогоор мэдэх юм алга байна. Чи юу гэж бодож байна гэж. яаж гэсэн мэдгүй. Яг хоо тэр хүмүүст сэвгүй байгаа мэдрэмжийг мэдрүүлэн байж энэ чинь сэв байсан юм байна штэ гэдэг ухаарлыг л өгөх ах. Тэгснээс бол өөр аргаар бол бас хэцүү бах та. Тэр чинь нөгөө байхгүй юм аа. Энд бол илүүтэй нөгөө жинхэнэ гадны нөлөө гэдэг шиг те бусад хүмүүсийн тусламж, жинхэнэ бусдаас тусламж авах ёстой хүмүүс нь эднэр юм болов. Ярьдэж сан токсик харилцаанд байж байгаад энгийн хүнтэй харилцаад амар сэн санагддаг гэд ийм байт юм бах та. Тэр шиг. Аха. Яа натраштай. Зүгээр л өөр харах юм байхгүй юм шаа. За тэгвэл ёо за сэвтэй байла сэвэ за тодорхой хэмжээний арилгах гэж үзлээ те. За миний мэдхийн давстаа усанд ордог. Эсвэл арцгаан гоёгоор уулна, эсвэл дууд уулна. Эсвэл гарт гарна те. За тэгээ өөр яаж сэвэ арилгах? Миний бодлоор заяа зүгээр өөрөөс шалтгаалаагүй нэг юм санаандгүй байдлаар ч юм уу дайрлагын шин чанартай сэвцэн бол наад аргууд ч юм уу болох бах. Яг нөгөө өөрөөсөө болж сэвцэн бол тэр сэвцэн шалтгаанаа засаж залруулж тэрэн дээрээ ажиллаж иж сална гэж бодож байна. Яг тэгвэл ингээд архичин үнийг арц ганганд 1000 живүүлээд архинаас гарахгүй шүү дээ. За тэгвэл муухай хэцүү асуулт асууцай. Тэр сэвэн хэрэг удам дамжсан сэв байл яах вэ? Надах чи би мэдэхгүй гэж. Яг нөгөө нэг ийм бөөгийн одоо зан үйл шид мэдтэй холбоотой асуудал дээр би бол цагаан цаас тэгчлээ. Мэдгүй. Би одоогор тийм ерөөсөө туул над юу ч алга. Тэгэхээр одоо хүмүүс юу үзээд байгаа юм бол та. Яг зөв нэг хоёр за тодорхой хэмжээнд сонирхогч гэж бас хэлж байна шүү дээ хоёулаа. Тэгэхээр нэг хоёр сонирхогч байна да. Хоёулангийн хооронд юу яригдж байна гэдэг чинь бас гурав дахь этгээдэд сонирхолтой байж магадгүй шүү дээ. Яг хоёулаа өөр өнцгөөс юм харж штэ. Гурав дахь этгээд бас өөр өнцгөөс юм харж байна. Та нар сонирхч байвал бас доор нэг комент бичээд үлдээгээд дараа хэрэг юм бичлэг хийхээр бол тэр талаар ярилцаад явж болох юм та. За тэгээд за сэвэ за тодорхой хэмжээнд ингээд арилгах гэж үзлээ. За тэгээд өөрийнх нь зөнгөө дагж явж байгаад нэг хүнийг оллоо. Багш юу? За багшаа. За тэгэхээр чин багш гэдэг тэр хоёр юм яригадаад байна штэ. Одоо замч гэж зарим хүмүүс ярьж байна. Нөгөөдөл нь багш гэж ярьж байна. Одоо энэ яг ямар утга учиртай юм бэ? Чиний өөрийн бодлоор. Зүгээр энэ дэр миний өөрийн бодолтой байх та миний зүгээр уншиж сонссноо ойлгосноор замж бол босгоод өрхтөг. Тэгээ тэр хүн бол онгодуудаараа заалгаад цаашаа явна гэсэн үг. Багш бол за нэг 3 жилдээ ядаж зуралдаж мэдсэн сурснаа шавьта зааж өгдөг тийм хүнийг хэлдэг юм шиг байлээ. Өөрөө замч нар босноо багш нар босноо. Би ч замч штэ. Ер нь манай багш ч анханасаа би ингэдэг нөгөө багшаа гэж зуралдаж явах дуртай биш ээ гэдгээ угаасаа хэлсэн. Би ч гэсэн окей босгоол өгөх гэсэн байжсэн л та. Тэгээд тэр нь одоо бодоод үзэхээр багш нар боссон улаач нар шүү дээ үеийн. Тэд нартай ингээд өөрөө харьцуулаад үзэхээр тийм Тэгээ өөр багш нар өргөгдсөн багштай л гэж явна л та. Гэтэ бол би бас нэг багштай нэг саад болвол бамби юм асууад ахыг боддгоо. Дээрээс нь бас онгодууд
жоохон өөрийнхоороо чиглүүлэх сонирхолтой байх шиг санагддаг. Яагаад гэвэл энэ чинь нөгөө хүн болгон өөртөө адилхан онгод болгон өөр байгаа учраас нөгөө манай онгодод багшийн онгодоодоос өөр байж болох хгүй юу? Тэр чинь хүн чинь яах юм багшигаа сонсгоо аавыгаа сонсгоо гэдэг сонголтын дунд бас хэцүү шттэ. Ер нь бол тэгээд хэцүү зүйл байгаа ч гэж. Тэрэн дээр мэдээж авах сонсон шүү дээ. Гэхдээ яг юу л да. Багшуул яг нэг тэгж тулгаж муулгаад хөөе чи ирмэр наашир машир гэд байдгүй азар. Тэгээд буурлаад нөгөө тийш өдөртгöd байвал тэр бол бас халианы золцог хөөрхий гэл хэцүү юм болох бах та. Тэгээд яг өөр энэтэй холбоотой ямар асуудал байж болох вэ? Өөрч яг та. Гэтэ би саяхан тэр бас юм нэмж хэлэх хэрэгтэй юм шиг байна. Одоо багш чинь уг нь бол туслах гад байгаад байгаа хгүй. Манай багш ч гэсэн ингээл бүх шавнартаа туслая л гэж уг нь бол бодож байгаа шүү дээ. Яг баг зэргийн зөрчил үүсч болох ч гэсэндээ тэгэхээр нөгөө багшгүй ингээл том толгоолол яваатай гэсэн үг бас биш үү. Нэг тийм санаа жоохон үүсгэсэн байж магадгүй өчтөд хэлмээр санагдлаа. Багш нар чи яалтчгүй нэг олон жил бөөлсөн учраас мэдээж биднийгээ бодвол туршлагатай яах вэ ийхүү яавал яадаг энтрээ мэдж байгаа учраас ихэнх тохиолдолд багштайгаа байвал арай хантай хамгаалалттай байж бас мэдгэл юм. Ер нь бүдэрч унах нь магадлал нь арай багсан гэсэн үг та. Арай багасгах бах тэ мэдээж. Гэтэл хүн болгон онгод болгон өөр толтой. Энэ дэр бол яг тийм байх ёстой гэдэг дүгнэлт бол би үнэхээр хиймээргүй. Яг зөв дүгнэлт нь болов тэгээд өөрийнхөө яваарай гэхдээ багшаа сонсороо. Аха. Ингэж шаарддаг ч байна. Тий. Ер нь л өслөөс шалтгаалал та яах нь уурсан гэдэг чинь шүү дээ. Тэгээ ер нь бол энэ угтай эсгээ яаж мэдэх, багшаа яаж сонгох гэдэг асуултын хариултыг би ерөөхдөө бараг л мэдэхгүй учраас ингэж ярилцлага маягаар хийж байгаа надаа аюу төхөмтэй байгаа хгүй ядаж чи хагсын ирээд гэж бас. Тэгээд тийм болохоор зүгээр л нэг юм байж болох юм даа л гэсэн хөлбөр хөвгчлж чадгаар байна да яг энэ сэдвэр бол. За. Тэгээд бас нэг юм хэлэхэд нэрээ би дөнгөж сая бараг 6 мургаан цагийн буулт хэцүү учраас жоохон ядраад тархиталгаа ажиллахгүй амар сонирн бичлэг болсон бол уучлаарай гэж. Уучлаарай. Өөр чи юу л ингээл тэгээд та бүхэнд чамаас тэгвэл юм асуу чи багшаа ямар шалгуураар сонгоё гэж бодож байна? Яг дөрөвний хэлсэн шиг тэр онгодынхаа хэлснийг өвгөөсгөж явдаг хүнээс жоон холоор явах. Өөр чинь яг боломжтой болвол яг тэр улаачтай ингээд ойлголцож чаддаг байх зүгээр. Тийм тий. Тэр чинь нөгөө хүн хоорондын харилцаа байнга харилцах юм чинь бас байнга үл ойлголцол үүсээд идэг. Хүн бол зүгээр нөгөө ингийн яаж ажил хамтарч хийх үгээс ахвал хэлтэй ч юм шиг тийм. Тэмээ гэхээр ямар гэдэг шүү дээ. Би бол яг тэмээ гэхээр ямар гэдэг хэвгүй. Гэхдээ над шиг тийм хүн байл те. Тэгсэн тэгэхээр яг зүгээр намайг маазарч байгааг ойлгодог. Тэгээ би бас нөгөө хүнийхээ юу хэлэх гээд байгаа бас гадарлаад ингээд тэмдрээд ойлгодог те. Тийм хүн байлах зүгээр тэгэхгүй бол тэгээд нөгөө үеийн холдсон ч юм уу өөр орчинд өссөн өөр сэтгхүүтэй хүмүүс ингээд байхаар бас тодорхой хэмжээнд ингээд хэдийгээр нэг үг хэлж байгаа ч гэсэн хоёр өөр утга санаа ингээд тархинд буугаад идэг. Тийм биш бол уул нь арай айтаа болол гэж бодож байна.
А гэхдээ мэдээж бас нөгөө талаараа багш хүн өөр ингэсэн туултай байх зүгээр те. Он жалтсан туултай байх зүгээр тэгээд тэгсэн тохиолдолд яг хаа энэ дээр алдчихдээ шүү гэд хэлээд явж байвал бас нүмертэй нөөлөгтэй л байх болол гэж бодож байна. Би сая нэг юм бодлоо. Бид нар ингээл багш сонгох гэж яриад байна штэ. Тэгээ тэр илүү туултай, илүү туршлагатай нэг лаг амьтдээ чи яг бид нар сонгодог нь мөн ч юм уу гэж бодоод суучих л та гэж. Тэгэхээр илүү энийг багшаа сонгох гэхээс илүү багшаа олох гэдгээр нь ярил зүг болох юм байна. Тэгэхгүй бол хоёлаа ч өөртөө нөгөө юм баг тэ газрын битэг үйжиж нөгөө том болцсон хүмүүсийг баг шүүж ярих юм болох гэж байна. Тийм баас тээ. Нэг талаараа тэгж ойлгож болж байна. Багшаа олох гэж ярил зөв юм бол. Багшинтай хаа нэгтэй ингээл нуугдч ядагтай бид нэр тэнцэж ачаал олцсон шүү. Тэгэл нуугдчихл байгаа шүү. Ер нь тэгэл нэг улаач болно гээл тэгдэг. Тэгэл хэн дээр ч босгоно мэддэхгүй тийм зовлон бол хамгийн хэцүү шүү дээ. Би яаж ч өвгдөөцтэй нэг гүйц толбогдог бол тэгэл яах юм. Бараг царийг нь хараал сонгоно гэцтэй. Яг сонгох төр бол бас ягаад энэ үгийг ашиглах болох вэ гэх юм бол тэнцээ чин за жишээлбэл 10 бөөх хүн байж та багшлах тэр нөө төвшөнд хүрсэн гэхүү та тэр донд ингээд явж байгаад бид нар аль нэгийг хүссэн үсэг юм штэ бид нар бүгдийг нь болохын үед болсон гэхдээ тэр дундаас сонголтоо олох юм тийм болохоор аль нь ч гэсэн бас болох юм байна. Тэгвэл нөгөө сэрэмжлэх хэвээр жоохон цухтах хэвээр багш нарын талаар юу гэж бодчих. Арьтарс их удаг бол надтай хүүг нэлэхгүй байх гэж бодож байна. Одоо болохгүй буруу босгодог багш нарыг яаж ялгах вэ? За яг өмнө ярьсан шиг тэр занал хийлж босгож байвал бас нэг шинж юм болоо. Нөгөөд нь яг хувь хүнийхэн зан төлөвийг харж агаад тэм 50 тогтоом биш ингээд байнга ингэсэн хөдөлсөн. Тийм хүн бас жоохон нота байх магадлалтай гэж би хөөдө боддог. Тэгтээ яг мэдээж хувь хүний шин чанар бол биш дээ мэдээж. Гэхдээ ер нь бол би ингээд тийм аль болох 50 тогтоом дээр илүү тогтдог гэхүүтэй. Нүдэн ингээ гүгээд ахаар бас жоохон би бол яг хөөдөө нэг жоохон яа ингэдэг болсон бэлээ. Өөр чин тэг яг элдв янзын тийм хит муу туршил байхгүй 90 тойрны хүмүүсийн гай төвг олдог хүн байвал бас лаатан шүү дээ тэр чинь. Зөвөр өөрийнхөө тав тухай бодоод үзэх юм бол төвг олдог хүмүүсээс жоохон холоор явдаг. За өөр одоо юу гэдэг юм бэ? Чиний хувьд ямар бодолтой? Өөрийгөө зассан ядад засахыг хичээж буй эсхээр нь шинж байхаа. Өөрийгөө ч засаагүй байж том юм яриад л ойлгомжтой байлгүй дээ. Тэ? Ялангуяа том ярьдаг үед бол би бас ингэдэг болсон байл. Өөрийгөө засах гэдэг чинь олон юм орж ш тэр одоо мөнгө аваад мөнгөний шунлаасаа бол баахан хүн босгоод байгаа чинь засаагүй нэг жишээ. Засах гэж оролдохчгүй байгаа бүр нөгөө шуналтаа хөтлөгдөд явцсан байгаагийн тод жишээ гэх юм уу? Би л тэгж хэлэх юм байна дөө. Яг бас урд өмнө босчихсон хүмүүсээс нь сураг хажаа тавьж болох байх. Гэхдээ тэр боломж нь олдлооч үгүй ч удаа. Гэхдээ олдвол штэ. Энэ ямар хүн бэ гэдэг. Тэг яг урд өмнө босчихсон хүмүүс гэхэр нөө амар олон шавьтай хэрнээс бурцсан хүмүүс байдаг ш. Тэгэхээр чи яадаг юм бол гэж байна. Баахан буруу шав босгоод бүр яваал байдаг хүмүүс байдаг юм шиг үлээж зүгээр сураг сонсох нэ би ч одоо амьдрал дээр тийм хүн сайн мэдэхгүй л байна л та.
байсан бол сайхан нэрийн цохож хэлж байхгүй гэж. Нэрийн цохоод угаасаа энэ тэнд хилцэн байж л дээ. Нэмэрлээд хэлчихсэн гэж. Манай лайв хийдэг ихч маань хүн босгодог л. Яса. Нэрийг хэлэхгүй. Тэгээд өөр чинь хоёуланд ярих юм байна. За одоо Өнөөдөр хангалттай байна да. За одоо үзэгчдээс асууя гэвэл юу байна? За хэрвээ та бүхэн ухтай байсан бол ямар хүнийг сонгох вэ? Ямар шалгуур юм уу? Ямар шин чанар нөлөөтэйгээр анхаарах вэ гэдэг асуулт та бүхэндээ дэвшүүлье. Тэгээд та бүхэн доор сэтгэл комент дээр өөрийнхөө бодлоо бичээрэй. Өнөөдөр би жоохон ер нь таарахгүй ярьсан байж магадгүй, жоохон төвлөрөхөд хэцүү, маш их ядарсан байна. Тэгэхээр энийг зүгээр нэг хүн дээр яах вэ? Өнөөдрийн яриг жоохон хөнгөн тусгаад авчаарэ гэж хэлье да. Тэгээд үзсэн та бүхэндээ баярлалаа. Энэ бид хоёрын ярьсан ярианаас нэг авууртай санаа байсан бол бид их баярлалаа. Хэрвээ байхгүй бол зүгээрээ. Тэгээд та бүхний цаг хугацааг ядаж л хөвгөлтэй өнгөрөөсөн гэдэгт найдаж байна. Тэгэд сая нөгөө 6 цагийн буулт болсон гэдсэн. Тэндээс нэг 2 цаг 30 минутын онгодын буултын бичлэг хийсэн байгаа. Тэгээ тэрийг удахгүй оруулна. Эсвэл энэний өмнө чорж магадгүй. Орхгүй ч магадгүй те. Орохгүй ч магадгүй. Ирлээ гэж шалтгаална. Тий. За тэгээд та бүхэн өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд сайхан амарцаагаад ажил сайхан бүтээгээрэй. Саб дараагүй саба дараарай. Дараагүй лайк дараарай. Баярлалаа. Баяртай.